намынхан дотроос харьцангуудаа ерөнхий сайд ардыг хашиж буй алтан уяг яаж мултрах болоо гэсэн хүлээлт улс төрийн хүрээнийхэн дотор төдийгүй олон нийтэд байгаа бололтой. Улс төрийн өрнөж байх хооронд хууль тогтоох байгууллагын үндсэн ажил хийдэж намрын чуулган эхэлчгээд байгаад гараас гарсан хууль тогтоол гэх юм бараг л байхгүй байна. Эх хоног төсвийн хилцүүлэг дөнгөж 1-р үе рүүгээ орж хамтын тэтгэврийн тухай, малчтын тэтгэврийн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай, өршөөлийн тухай гэсэн олон чухал хуулийн төслүүд хизээ мэдлэх нь тодорхойгүй хууль тогтоогчдын авсан дотор дүнсээр л өдөр хоногуд өнгөрсөөр л байна. Давхар дээлтэй холбоотой асуудлаар 146 хоног 5 сар одоо бид хэлэлцсэн. Тэмүүжин сайдыг огцрох үүрэг тавьсан чөлөөлөх асуудлыг 40 хоног хэлэлцсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг чөлөөлөх асуудлыг 14 хоног. Батбаяр сайдыг чөлөөлөх асуудлыг 120 гаруй хоног бид хэлэлцсэн. Эцэст нь бүтцийн өөрчлөлтөөр алга болсон. Өнөөдөр ерөнхий сайдыг огцрох асуудлыг ингээд эрх баригч намын бүлэг маань хэлэлцүүлэхгүй ингэж удаад байна шүү дээ. Хууль зөрчөөд. Гэхдээ эцэстээ асуудлаа та бүхэн шийдээд явах бололцоо боломж нь байгаа шүү дээ. Өнөөдөр 50 гишүүнтэй эрх барьж байгаа шүүрээ та бүхэн маань. Асуудлаа хурдан оруулж ирээд хариуцлага тооцвол тооцохгүй үнэхээр сайн ажиллаж байгаа улс орны нийгмийн эдийн засгийн байдал сайн байгаа ард иргэдийн амьдрал сайхан байгаа гэж үзэж байгаа юм бол энэ хүмүүсээ хариуцлага тооцохгүй гэдэг конопор шийдээд явуулт. Ийм байдлаар бид асуудал хандаач бидэнд бас хэлэлцэх олон асуудал хүлээгдэж байгаа. Ард иргэдийн амьдрал чи өдрөөс өдөрт уруудад оройтож байна. Өнөөдөр бол хөдөөд ядуурлын төвшин Улаанбаатар хотынхоос 10% ил байна. Одоо шинэ хотод ядуурлын одоо төвшин 24% байхад Улаанбаатар хотод хөдөөд 34% байна тийм ээ. За хөдөөд амьдарч байгаа малчин иргэдийн нөгөө монгол хүний дундаж наслалт болохоор хөдөөд амьдарч байгаа иргэд нь хотын иргэдээс 10 насаар одоо эрт харуугийн мөнхөсийг үзүүлж байгаа маш их өвчлөлттэй байдаг. Гэх мэтлэнгээр ийм өмчлүүд байгаа учраас бид нар энэ зайлшгүй. За 3 дугаарт мэдээж малчтын маань өөрийн хөдөлмөрийн онцлог бол хүн тортой нөхцөл тооцогдохоор ийм онцлогтой хөдөлмөр байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ гурван үндэслэлээр бол одоо хөдөөд амьдарч байгаа иргэдтэй нийгмийн даатгалын шимтгэлэлт нь хамрагдах энэ болцоог нь олгоё. Ер нь 90-95 оноос 2000 оны хооронд нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдтэй төр нэг удаа болцоо олгосон шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилханаар өнөөдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа малчттай бас болцоог нь олгоё. Нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөх болцоог нь олгоё гэж. За өнөөдөр Монгол улсыг малчин хоёрол тижээж байна. Нэгэн үе уул уурхай мөнгөөр салгиж байх үед харан нүднээс хөмсөг гадуур гэдэг шиг гадуурхагдж байсан хөдөө аж ахуйн салбар өнөөдөр Монгол улсыг авч яваа. За тиймээс улсын хурлаас батарсан малчтын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол мал хөтөлбөр зэрэг бодлогоо хоосон таарч, шаардсан түүхийн удас болгочихгүй тул хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон. За гэхдээ байдал өнөөдрийн шиг энэ хэвээр байвал хэрэгжлүүдэд ч бас хөрөнгө оруулалт таг зарцах бололтой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өөрийн таазаа нэмэгдүүлэх ганцалгаач одоо бий. За гэтэл бид одоо тавьж байгаа өөрийнхөө 580 сая ам долларыг 2017 онд дахиад 500 сая ам долларыг нь 2018 онд төлөхөөр байгаа.